(1986) оны 8 дугаар сарын 13-ны өдөр. Texas мужийн хойд Остин хот. Уг өдрийн өглөө эрт нэгэн эр хөршийнхөө 3 настай хүүг төгшсөн царайтай гэрийнхээ гадаа ганцаараа явахыг олж харжээ. Тэгээд хүүг гэрт нь оруулж ээж аавыг нь дуудахад хинч хариу өгөөгүй тул цааш өрөөнүүдээр явж мастер унтлагын өрөө рүү ортол маш аимшигтай дүр зураг түүнийг угтдаг. Хөршин яаралтай дүүргийнхээ шериф цагдаад дуудсан бөгөөд тэр даруй ирсэн шериф хүүгийн ээж болох Кристиний цогцыг орон дээр хөнжлөөр бүтээж дээр нь цэнхэр чемодан болон сүрлэн авдар тавьсан байдалтайгаар олжээ. Харамсалтай нь Кристиний цогцос танигдахын аргагүй болтлоо нүүр толгой руугаа том мохоо зүйлээр цохиулж хэн нэгний гарт хөнөөгцөн нь тодорхой байлаа. Байшинг шалгахад гаднаас хаалга цонх өвдөж хүчээр орсон уулмөр олдоогүй ба тухайн гэрээс үн хүрэх эд зүйлс нь алдагдаагүй хэвийн мэд харагдаж байв. Талигаач Кристин бэлгийн хүчирхийлэл дөртөөгүй байсан нь мөрдөгчдөд нэлээд хачирхалтай байлаа. Харин Кристиний гоо сайхны ширээн дээр нэгэн гараар бичсэн зурус үлдээсэн байсныг шалгахад талигаачийн нөхөр Майклийн бичиж үлдээсэн зурус байсан юм. Тухайн өдөр талигаачийн нөхөр Майкл ажлынхаа дундуур хүүгээ цэцэрлэгээс авахар очтол 3 настай хүү Эрик нь цэцэрлэгтээ огт ирээгүй байв. Гайхсан Майкл юу болсон талаар эхнэрээсээ асуухаар гэрлүүгээ залгатал гэрийн утсыг нь шериф авчээ. Шериф түүнд юу ч тайлбарлалгүйгээр яаралтай гэртээ ирэх хэрэгтэй гэж хэлснээр Майкл гэртээ ирж эхнэрээ үүрд алдсан гэдгээ мэдсэн юм. Хэрэг гарснаас сар гарны дараа Кристиний оршуулга болсноос тун удалгүй хаалганы хонх дуугарав. Майкл хүү Эрикийгээ тэрсээр хаалгаа онгойлгоход шериф хэдэн тусалгаад агуулж ирсэн байлаа. Тэд Майклийг эхнэрийнх нь үхэлд буруутхан баривчлахаар ирсэн нь байв. Тэд Майклд ямар ч боломж олголгүйгээр 3 настай хүү Эрикийг нь аавынхын тэрээс хүчээр авч аав хүү хоёрыг яг юу болоод байгааг ч ойлгож амжаагүй байх тэрхэн хооронд шериф Майклийг гавлаж аав хүү хоёр бие бинийгээ дуудаж уйлалцсаар тус тусдаа цагдаагийн машинд хүчээр суун цагдаагийн газар руу явцгаасан юм. Үүнээс хойш аав хүү хоёр уулзалтаж чадаагүй билээ. Энэ өдрөөс яг 6 сарын дараа буюу 1987 оны 2 дугаар сард Майкл Мортны шүүх хурал эхлэв. Дүүргийн прокурор Кен Андерсон хэмээх хүчтэй, яжулсан өнгөтэй, залчин гэдгээрээ танигдсан хуульч Майклийг буруутхан ял оноохоор Майклийг шүүхийн танхимд хүлээж байлаа. Кристиний амиа маш хэрцгийгээр алдсан энэ хэрэг уг прокурорын хувьд гардаж авсан хамгийн том хэрэгүүдийн нэг юм. Хэрвээ уг хэрэг дээр ялвал түүний карьер маш том шат ахиж алав зиндаан өсөх байсан тул тэрээр Майклийг буруутгаж торны цаана хийхийн тулд юуг ч хийхэд бэлэн хугацсан юм. Прокурор Кен Андерсны буруутгаж байгаа гол баримт нь Майклийн бичсэн хэргийн газраас олдсон зурвас. Түүний хэлснээр зурвас нь хосууд, өмнөх орой, дотн харилцаа, сексийн талаар маргалцсан тухай байжээ. Prosecutors say he beat his wife to death after she refused to have sex with him on his birthday. District Attorney Ken Anderson today focused. A Williamson County man took the witness stand today in his own murder trial. Цааш үргэлжлүүлэн танилцуулахдаа Майкл эхнэр Кристинтэй амьдрах сонирхолгүй болсон. Гэрлэлтэд цуцлуулахыг хүсдэг байсан. Үүн дээр нэмээд бэлгийн харилцаанд орохоос татгалздаг байсан нь Майклийн төвчээрийг барж энэ бүх аимшигт аллагыг хийсэн гэж маш итгэлтэй тод дуугаар шүүхийн танхимд Майклийг буруутгажээ. Харин Майкл урдын адил өглөө 6 цагт ажилдаа ирсэн бөгөөд намайг гарахад амьд цэрүүн байсан гэж анханасаа хэлж байснаа л ахин мэдүүлв. Харин үлдээсэн зурвасыг ямар нэгэн байдлаар уурлаж, өшөргөж бичээгүй. Зүгээр л нөхөр эхнэрийн хооронд байдаг энгийн тоглоом маягийн нэгнийгээ
цаашлуулсан зурус байсан гэдгээ тайлбарлав. Прокурор Андерсон задлангийн эмч Роберто Байордог танхимд оруулж ирснээр уг хэргийг бараг шийдсэн хариултыг бүгд сонссон юм. Талигачийн ходоодноос авсан эсийн дээж Кристинийг ойролцоогоор шөнийн 01 цагт нас барсан гэдэг хариу гарчээ. Энэ нь нөхөр Майклыг гэрээсээ гарахаас 4 цагийн өмнө гэсэн үг юм. Another trial news, damaging testimony yesterday in the wife-beating murder trial of Michael Morton. Үүн дээр нэмээд прокурор Андерсон ялалтыг өөрийн талд баттай авах сүүлийн тактикаа хэрэглэж хаалтын үг хэлэх үедээ хит сэтгэл нь хөдлөн нулимс тусааж байгаа мэт жүжиглэн нэг батлагдаагүй зүйл хэлсэн нь Майкл эхнэр Кристинийг хөнөөснийхээ дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлсэн нь тангарахтны шүүгчдийн жигшлийг төрүүлж удаан чилэлцсэнгүй шууд Майклыг буруутай гэж үцэцгээжээ. Late this afternoon, a jury found Morton guilty of murdering his wife last summer and then sentenced him to life in prison. Ингээд шүүхээс Майклд бүх насаар нь хорих ял оноосон юм. Ялалт байгуулсан прокурор Андерсон харин хэвлэлд ярилцлага өгөхдөө шүүх түүн тэтгэрхий зөөлөө хандлаа. Майкл уг нь цаазын ял авах ёстой хүн гэж ярьж байв. Шүүхийн шийдвэрт цочирдон паникт орсон Майкл хурлын танхимаас гарч явахдаа би үүнийг хийгээгүй, би эхнэрээ хөнөөгөөгүй гэж хэлснийг бараг хинж сонсоогүй боловч телевизийн бичлэгт тодхон үлджээ. I didn't do this. I'm sorry, what? I did not do this. Майкл шоронд очсон цагаасаа эхлээд тасралтгүй маш олон удаа давж заалдах өргөдлүүд гаргаж байсан боловч бүгд буцаагцаар олон жилүүд өнгөрсөн байдаг. Шоронгийн эхний өдрүүдээс л эхлээд эхнэрээ хөнөөсөн. Амьгүй эхнэрээ хүчинцэн гэдгээрээ хүн болгонд тогтмол дэглүүлж маш их доромжллыг амсаж байсан түүнд тайвшрал авчирдаг цорын ганц зүйл бол жилд 2 буюу хагас жилд 1 удаа хүү Эриктэйгээ уулзах уулзалт нь байлаа. Энэ уулзалт яг л хүчил төрөгч шиг. Хүүгээ харах нь надад асар их аз жаргал авчирдаг байсан гэж хэлэхдээ Майкл өөрийн ирэхгүй инэмсэглэж байсан юм. Хүү Эрикийг талигааж эхнэрийнх нь төрсөн ихч асран хамгаалж өөр дээрээ авсан байжээ. Эрик өсөж өсвөр наснд хүрэх үед түүний аавтайгаа уулзах уулзалтууд улам хөндөй болж эвгүйдсэн хүчээр мэт санагдах болсныг хэн анзаарч байлаа. Майкл хэлэхдээ хүүмэн надаас улам холдож намайг бараг таньхаа болж байлаа. Анх удаа түүнийг хатам ихчийг ээж гэж дуудахыг сонсоод би цочиж билээ. Ингээд нэг бүрхэг өдөр Майкл хүүгээсээ захиа авсан бөгөөд уг захиа нь маш товчхон. Уулзалтуудыг зогсоомоор байна гэсэн 3 хүүхэдтэй байв. Учир нь уулзалтууд шүүхийн шийдвэрээр явагддаг тул уулзалтыг зогсоохын тулд Эрик аавынхаа зөвшөөрлийг авах ёстой байсан юм байна. Захиаг уншаад миний зүрх зогсчих шиг л болсон. Хүүгээ харах гэж хагас жилийг арай хийн өнгөрөөж хүлээдэг шүү дээ гэж сүүлд Майкл ярьсан байдаг. Тэрээр хүүдээ би чамайг ойлгож байна. Хүсэлтийг чинь ч хүндэлж байна. Гэхдээ чи над дээр ирээд миний нүүр рүү хараад хэл гэсэн хариуг бичснээр тэдний сүүлчийн уулзалт болов. Уулзалтын өдөр Майкл хүү Эрикээс энэ бидний сүүлийн уулзалт уу гэж асуухад хүү Эрик нь харцаа бууруулан тийм ээ сүүлчийнх гэж хариулсны дараа Майкл хатам ихчтэй миний хүүг сайн харж хандаарай гэж хэлээд уулзалтын өрөөг орхин гарчээ. Майкл нэг зүйлийг маш сайн ойлгож байлаа. Өөрийгөө шүүхэд гим зэмгүй гэдгээ нотлохгүй бол хүүтэйгээ дахиж уулзахгүй юм байна гэдгийг. Прокурор Андерсны тарих угаалтад бүрэн автсан Кристиний эгч Майклыг үзэн ядах нь аргагүй. Хүү Эрикийг нь өсвөр наснд хүрэхэд нь аав чинь ээжийг чинь хөнөөсөн гэдгийг ч хэлжээ. Иймээс хүү Эрик нь ааваасаа цогтох нь ч бас аргагүй юм. Цаг хугацаа явсаар нэг л мэдхэд 2004 он болж 17 жил шорон зуусан Майкл
Innocence Project гэдэг ДНХ шинжилгээг бодит баримт болгож буруутай гэж шийдэгдсэн хэргийг ахин шинжилүүлж үнэн мөнийг нь тогтоодог ашигын бус хууль эрх зүйн байгууллагатай холбогджээ. Ирээдүйд Майклийн амьдралтай салшгүй холбоотой болох иргэний хуульч Джон Рейли инхүү ярьсан юм. 2004 онд Нью-Йоркийн Innocence Project төрийн бус байгууллага над руу залгаад Майклийн хэрэгтэй та танилцаач ээ. Энэ хэргийг та аваач гэж хүссэн юм. Би та нар дугаар андуурсан юм биш үү? Би эрүүгийн хэрэг дээр ажилтдаггүй гэхэд тэд бид таныг олон хүнээс сонссон. Бас дээрээс нь таныг ажиглаад мэдээд л яваад байсан. Бид танд үнэхээр итгэж байна гэснээр яриа өндөрлсөн юм. Ингэж иргэний хуульч Джон Рейли Майклийн хүн амны хэргийн бодит үннийг олохоор хариуцсан ажиллахаар болжээ. Шүүхийн материалуудыг хүлээн авч танилцаад л хуульч Джонд маш олон асуулт нэгсэн тодорхойгүй зүйлсийн жагсаалтууд хөврөв. Тэрээр хэлэхдээ Майклыг буруутгасан хамгийн гол баримт болох Кристин зориулж үлдээсэн тэр зурвас. Хэрвээ би эхнэрээ хөнөөх гэж байсан бол маргалцсан тухайгаа онцолж зурвас үлдээх нь хамгийн тэнэг. Зүгээр л намайг барьж цаазал гэснээс ялгаагүй зүйл болно. Тэгээд ч тэр зурвасын агуулга нь прокурор Андерсны тайлбарласан шиг зүйл огт байхгүй гэж халаглаж байлаа. Үүнээс гадна хэргийн баримт гэх зүйлсд ямар ч бодит нотлогоо байхгүй. Нүдээр харсан хэн нэгэн гэрч байхгүй. Бэлгийн хүчирхийллийн ямар ч шинж уул мөр баримт байхгүй. Буруутгаж байгаа нотлогоо гэх зүйлс үндсэндээ огт байхгүй. Майкл баривчлагдах үедээ 2 ч удаа худал үнэн ярьж буйг илрүүлдэг детекторын тест өгч хоёуланд нь үнэн ярьсан нь батлагдсан. Үүнээс гадна прокурорын ашигласан шүүх эмнэлгийн шинжээчийн мэдүүлэгт ноцтой асуудлууд илрэв. Задлангийн эмч Баярдо талигааж Кристиний цогцыг хэрэг гарснаас хойш нэлээд хэд хоногийн дараа л үзэж хагалгаа хийсэн. Хэдэн өдрийн дараа хийсэн шинжилгээгээр үхлийн цагийг тогтоох боломжгүй. Хотоодны эсэр буюу хотоодны агуулмжаар цаг тогтоох нь 100% баталгаатай биш гэж ангаах ухаанд үздэг. Задлангийн хариу нь шүүхэд мэдээлэл өгөх ёстой болохоос нотлогоо баримт болох ёсгүй. Нэг ёсондоо доктор Баярдо үхлийн цагийг үнэн зөв тогтоох боломжгүй байхад ямар ч хамаагүй аргаар Майклыг буруутгаж ялалт байгуулахаар улаарсан прокурор Андерсон үүнийг нууж мэрэгжлийн дүгнэлт мэтээр буруугаар ашиглан шүүгч нарыг төөрөгдүүлжээ. Майклыг буруутгах бодит нэгч зүйл байхгүйг олж харсан Джон тэртех 18 жилийн өмнө болсон Кристиний аллагын үнэн мөнийг олж тогтоохоор шийдэн Майклтай бичлэн уулзжээ. Тэр хоёрын уулзалт эхлэхэд хуульч Джон та яг тэр өдөр буюу 1986 оны 8 дугаар сарын 12-нд 13-нд юу болсныг аль болох маш наривчлалтайгаар ярьж өгөөч гэж Майклаас хүслээ. Майкл тухайн өдөр яг юу болсныг ийхүү ярьсан юм. 86 оны 8 дугаар сарын 12 бол миний төрсөн өдөр. 32 нас хүрсэн өдөр маань. Амьдралын маань хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан. Бид хоёр 3 жил өвчтөе хүүгээ асарч тойлж баггүй зовсон. Ашгүй хүүж сайжирч тэр чигээрээ гэр бүлийн асуудлууд баг багаар арилж тэр өдөр цаанаа л нэг сайхан байсансан. Хамтдаа гадуур хоолцоход гэрлүүгээ алхаж явахдаа хүү Эрикийг эхнэр бид хоёр дундаа хөтлөд алхах тэр мөч. Үгээр хэлхийн аргагүй үнэхээр сайхан байж билээ. Амьдралын утга учир гэдэг чинь энэ л юм байна. Миний гэр бүл юм байна гэж бодож алхаж байлаа. Гэртээ ирцгээхэд бүгд ядарсан байсан тул хүү унтаад дараа нь эхнэр минь ч бас унтаад өгсөн. Төрсөн өдөр чинь ч байсан ядарсан л бол хэн ч унтаад өгнө. Эхнэр чинь ч байсан ялгаагүй шүү дээ. Байдгал зүйл. Түүнийгээ сэрэхийг хүсээгүй тул жаахан цаашлуулсан зурвас бичиж үлдээсэн юм. Өглөө 5 цагт сэрүүлгэндээ босоод шүршүүрт орж саглаа усаад хувцас өмсөд ажилдаа явсан. Тэр үе бол миний эхнэрээ амьд харсан хамгийн сүүлчийн мөч. Кристин үнэхээр гайхалтай инээдэг. Толгоогоо гэдрэг хайж инех үед нь би өөрийн мэдлгүй дагаад
инээмсэглсэн байдаг байж билээ. Хань минь үнэхээр гайхалтай эмэгтэй байсан юм шүү. Ухаантай, нөхөрсөг, цайхан сэтгэлтэй. Түүнийг минь ойр тойрны бүх хүмүүс хайрладаг байлаа. Анх надтай болзоонд явахыг зөвшөөрч байсан мөчийг би үнэхээр аз тэнгэрийн од шүүрлээ гэж бодож байж билээ. Би хайртай гэргийгээ гэртээ алдсан. Хүүгээ тэрвэрч байхдаа ингрээсээ алдсан. Эрик хүү минь аава гэдэг. Над руу сарвалзаж байсан тэр үеийг бодохоор одоо ч зүрх минь зүсэгддэг. Хүү минь ээжигээ алдаад удалгүй аавыгаа бас алдчихлаа шүү дээ. Энэ бүхнийг сонсож суусан хуульч Джон Рейли сүүлд ярихдаа би өөрийгөө хүний сэтгэлийг нэвт шувт харж чаддаг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ л би хүмүүсээс үнэн худлыг нь олж харж чадаад байдаг. Тэгээд Майклийг ярьж дууссаны дараа ямар ч эргэлзээгүйгээр түүнийг үннээ хэлж байна. Тэр гим зэмгүй юм байна гэдэгт итгэсэн юм. Гэртээ ирээд эхнэртээ энэ бүхнийг ярихад тэр миний нүд рүү хараад Майклийг үнэхээр буруугүй гэдэгт чи итгэж байгаа бол түүнийг шоронгоос гарга. Бүхнийг хий гэж надад урам зориг өгч билээ. За ингээд хуульч Джон цаг алдалгүй бага бүрдүүлж хэргийн материалуудтай нарийн танилцаж эхлэв. Тэд маш чухал баримт байгааг мэдж чадсан бөгөөд энэ нь цус болсон хөх өнгийн бандана альчуур байв. Гэтэл энэ чухал баримт 1987 онд болсон шүүх хурал дээр огт дурддагдаагүй нь маш хачирхалтай. Хэрэг гарсны дараа ойр орчныг самнаж байх үед нэг цагта дээрх зинхэр бандана альчуурыг тэр хавьяас олсон боловч тухайн үед ДНХ шинжилгээ сайн хөгжөөгүй байсан тул зүгээр л хадгалсан тухайн тэмдэглэл үлдээгээд тэгсгээд мартагдсан байжээ. Хуульч Джонни багийнхан уг альчуурыг хүлээн авч ДНХ-гийн шинжилгээ хийлгэхийг хүсэхэд харамсалтай нь шерифийн талаас татгалзсан хариу өгч тэдний ажлыг удаашруулжээ. Яагаад татгалзав? Яагаад хамтарч ажиллахгүй байна вэ? Энэ альчуур асуудал үүсгэх учраас уу? Явцын дунд хуульч Джон, өмгөөлөгч Джон болж хувирав. Өмгөөлөгч Джонны баг дараагийн арга хэмжээг авч уг нотлох баримтыг гаргуулж авах албатлагын хүсэлт гарган шүүхэд хандлаа. Бүтэн 1 жил өнгөрөхөд буюу 2005 оныг өнгөртөл уг хэргийг хариуцаж байсан дүүргийн прокурорын байгууллагад албан ёсоор олон янзын хүсэлт гаргаад хариу огт өгөхгүй байсан тул өмгөөлөгч Джон тус прокурорын газрын дарга руу шууд уцаар залгажээ. Би Джон Рейли байна. Бидэнд ганцхан юм хэрэгтэй. Энэ бол үнэн. Үнэнг хайж олох нь ямар ч муу зүйл биш. Буруу зүйл ч биш. Хэрвээ Майкл буруутай бол тэр л биз. Тэр байх ёстой газар л байна. Харин гим зэмгүй бол харин ч маш том асуудал болно шүү. Хаа нэгтээ аимшигт алуурчин эрх чөлөөтэйгээр бусдын амь насыг үргэлжлүүлэн хөнөөгөөд яваа гэсэн үг шүү гэж ширүүхэн хэлсэн боловч ахаад л нааштай хариу сонсоогүй байна. Яагаад гэдг нь ойлгомжтой байлаа. Учир нь Майклийг буруутгаж ялалт байгуулсан прокурор Кен Андерсон тухайн өдрөөс хойш карьер нь өсөж дүүргийнхээ гол шүүгчээр томилогдож дүүрэгтээ нөлөө бүхий олон найз нөхөдтэй болсон. Одоо бүр өөрөө энэ бүс нутгийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болсон байлаа. Хэрвээ ДНХ шинжилгээгээр нэмэлт мэдээллүүд ил гарч цаашлаад Майкл гин бурууг нь нотлогдвол Андерсонд маш том цохилт болж ичгэвтер хэрэг болох нь ойлгомжтой байсан юм. Хамаг нэр төр албан тушаалаа алдна гэсэн үг. Уг Вильямсон Каунти дүүргийн прокурорын газрын хүч нөлөөтэй албан тушаалтнаа хамгаалж хацаалах, хуулийг гуйвуулах нөлөө ийм өндөр, ийм гүн гэдгийг хинж төсөөлж чадаагүй юм. Гэтэл Майклийн амнаас амьдралыг өөрсдөд нь огт гим хийгээгүй бүхэл бүтэн хүний амьдралыг өөрсдөдөө ашигтайгаар байлгахын тулд тэд зүгээр л гаруунд нь хаясан. Прокурор Кен Андерсон зөвхөн Майклийн эрхчлөлийг хассангүй. Түүний хүү Кенийг Майклаас авч одсон билээ. Хүү маань 18 нас хүрэх үедээ надад захиа явуулсан юм. Тэр хууль ёсоор нэрээ өөрчилж нагц эгчтэй өрчлүүлэх тухай бичсэн байлаа. Нэг ёсондоо би албан ёсоор хүүгээ алдаж байгаа маань тэр. Эхнэрийнх нь аллах түүний баривчилгаа
хэл сэргээр бүх насаар нь хоригдох ял, давж заалдах шатны бүтэлгүй болсон оролдлогууд хүүн түүнээс зугатааж ирж уулзгаа байсан нь ДНХ шинжилгээний асуудлууд бүхэл бүтэн дүүргийн прокурорын байгууллагын эсрэг зогсох гээд үе төмөн дарамт Майклийг зөвхрүүлж чадаагүй юм. Гэвч түүний хүүгээ өөрийнх нь нэрнээс татгалзаж нэг ёсондоо хүүгээ алдсан мөчл түүнийг жинхэнэ утгаар нь сөхрүүлж амьд явах хүслийг нь унтраасан гэдэг. 2008 оны 3 дугаар сар тасралтгүй өргөдөл гаргаснаас хойш 3 жилийн дараа өмгөөлөгч Джон Рейли чухал баримт гэж үзсэн хөх алчуурыг гаргуулж авч болохгүй гэдгийг шийдэх анхны шүүх хурал болжээ. Цус болсон цэнхэр бандана алчуур олдсон бөгөөд хизээж ДНХ шинжилгээнд оруулаагүй. Мужийн зүгээс эхнээсээ л бидний үйл ажиллагааг хааж боож ирсэн зэргээр гомдлолж, шалтгаанаа эхнээс нь эхлээд маш дэлгэрэнгүй бүхнийг тайлбарлсан өмгөөлөгч Джон нотлох баримтыг гаргуулж авч чадна гэдэгтээ маш итгэлтэй байлаа. Харамсалтай нь дүүргийн прокурорын алба аль хэдийн шүүгчтэй тохиролцож түүний хүсэлтийг татгалзуулах шийдвэрийг урьдчилан зохион байгуулсан байсан буюу хурал эхлэхээс өмнө тэд дахиад л ялагдсан байсан нь ойлгомжтой болсон юм. Энэ бүгдийг мэдсэн даруйда өмгөөлөгч Джон Рейли төвчээр нь алдарч тэр даруй машинаа асаан 320 гаруй километрийн хол зайтай байх Жоржтаун хотод байдаг мужийн прокурорын газрын дарга Брэдлигийн офис руу давхсан байдаг. Хэдэн цагаар давхсанч бухимдал намдаагүй өмгөөлөгч Джон офис руу нормогцоо төвчээр алдарч чанга дуугаар тэнд байсан бүх хүмүүст сонсогдохоор та юунаас айгаад байгаа юм бэ ноён Брэдли? Хэрв энэ шинжилгээ Майклыг гин буруугүй болохыг нотлоод оронд нь жинхэнэ алуурчныг илрүүлэхэд та яг яагаад дургуцаад байна вэ? Би үннийг олж мэдмээр байна. Харин та үнэнтэй нүүр тулж чадах уу ноёнтоо? Ингэж хэлээд тэр хаалгыг нь тас саван гарч явжээ. Энэ явдлаас хэд хоногийн дараа өмгөөлөгч Джон руу Майкл шоронгоос залгаж ийм хэлв. Тэд намайг ахаад шүүх хуралд оруулъя гэсэн. Гэхдээ нэг нөхцөлтэй. Би эхнэрээ алсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Майкл аль хэдийн 21 жил хоригдсон байлаа. Хүүн хаанч байгааг мэддэхгүй, холбоо тасраа дуудсан. Дээр нь энэ олон жилүүдэд өмгөөлөгч Джон Рейлийн баг энэ хизээ төгсгөн мэддэхгүй Майклийн хэрэг дээр үн төлбөргүй ажиллаж байсан. Заримдаа ч бууж өгчмөр санагддаг. Хэцүү үеуд олон тохиолдож байсан тул энэ саналыг хүлээн авчдаг ч юм уу гэж өмгөөлөгч Джон бодож эхлэв. Гэхдээ хэрв Майкл хийгээгүй хэрэгийнхээ төлөө гим бурууга хүлээн зөвшөөрвөл тэр хүүгээ үрд алдах болно. Чи өөрөө юу гэж бодож байна даа гэж Джон асуухад Майкл одоо надад үлдсэн цорын ганц зүйл бол миний гим буруугүй байдал. Амьдралынхаа үлдсэн хугацааг тамд өнгөрөөсөн ч хамаагүй би үүнийгээ тэдэнд өгч чадахгүй. Үүнийг сонсоод өмгөөлөгч Джон түүний няцшгүй сэтгэлийн хатыг өөрийн ирэхгүй хүндлэн бас огшиж Майкл би чамд амлая. Би амьсгалж байгаа цагт чамайг суллуулахын төлөө тэмцлээ хизээч зогсоохгүй гэж хэлснээр энэхүү сэтгэл хөдлөсөн богинохон утасны дуудлага дууссан юм. 2010 он Джон Майкл хоёр анх уулзснаас хойш хамтдаа 6 жил тасралтгүй тэмцсэний дараа тэдний 3 дугаар тойргийн давж заалдах шүүх эхэлжээ. Цус болсон бандана алчуур энэ хэргийн хамгийн чухал нотлох баримт. Түүнийг шинжлүүлэхгүй байх хууль ёсны ямар ч үндэслэл байхгүй гэдэг тайлбараа өмгөөлөгч Джон ахин танилцуулахад шүүгчид нөгөө л асуудаг асуултаа дахин асууж байлаа. Хэрвээ ДНХ шинжилгээ таны үйлчлүүлэгчийн эсрэг гарвал яах вэ гэх мэт. Үүний эсрэг өмгөөлөгч Джоны хариулт товч бөгөөд тодорхой байсан юм. Үнэн гэдэг ганцхан л байдаг. Энэ үннийг ганцхан аргаар л мэдэж болно. Энэ бол ДНХ шинжилгээ. Бид энэ шинжилгээний зардлыг төлж байгаа. Улсаас ямар нэгэн зардал гараагүй. Бидэнд хэрэгтэй цорын ганц зүйл бол үнэн. Гэтэл энэ шүүх хурал явагдаж байх үед дүүргийн прокурорын газрын дарга Брэдли хэвлэлээр тэдний ажлыг саатуулахыг оролдож
элдв эргэлзүүлсэн үгүйсгсэн мэдээлэл тарааж байсан юм. Тэрээр телевизүүдэд ярилцлага өгөхдөө тэр бандана алчуураас өөр хүн илрэх ямар ч боломжгүй. Энэ бол тэдний олонний анхаарал төртөх гэсэн мөрөөдөл. Хэрвээ Майкл гимээ хүлээвэл би шинжилгээг зөвшөөрч болно. Гэх мэтээр олон нийтийн санал бодлыг эргүүлэх оролдлогыг хийж байв. Давж заалдах шүүх хурал шийдвэрээ гаргав. 6 жилийн тэмцлийн үр дүнд шүүх тэдний талд шийдвэр гаргаж цус болсон бандана алчуурыг ДНХ шинжилгээнд оруулахыг зөвшөөрчээ. ДНХ шинжилгээний хариу гарахад хэдэн сар шаарддаг. Энэ хооронд өмгөөлөгч Джонни Баг зүгээр суусангүй. 1986 онд анх хэрэг гарахад удирдсан прокурор Кен Андерсны талаар судлаж хэрэгтэй холбоотой бусад бүх баримтуудтай танилцах хүсэлт гаргаснаар тэд прокурор Андерсон, дүүргийн прокурорын дарга Брэдли хоёр юу нууж байсныг ил гаргаж чадсан юм. Тэд Майклыг огт гин буруугүй нотлох маш олон баримтуудыг олж авсан бөгөөд зориудаар нуусан баримтууд нь тэдний төсөөлснөөс хамаагүй аимшигтай байлаа. Прокурорууд шүүх хуралд танилцуулаагүй юу нууж байсан бэ? Хэрэг гарсан гэрийн арын шавартай хэсэгт байсан гутлын мөр. Хинж хэв ялгаж авалгүйгээр нам дарсан. Шилэн хаалган дээрх гадны хүний хурууны хээ. Изээж шалгаагүй нам дарсан. Хэрэг гарахаас өмнө фургон машинтай нэгэн үл таних ир тэр хаваар эргэлдэж байсан гэдэг хэд хэдэн гэрчийн мэдүүлэг. Хинж шалгаагүй. Тэр үл таних ир хөх бандана алчуур олдсон ойр руу явж орохыг харсан гэрчийн мэдүүлэг. Огт шалгаагүй. Үүнээс гадна энэ баримтуудаас хамгийн хүнд зүрх шархлуулсан нэг баримтыг тэд тас нуусан байжээ. Subscribe дарсан хүмүүс subscribe дараагүй хүмүүсийг бодвол илүү ухаалаг, илүү хөдөлмөрч байдаг гэж би сонссон. Би ч итгэдэг. Хамгийн хүнд зүрх шархлуулсан нэг баримтыг тэд тас нуусан байжээ. Энэ бол 3 настай Эрикийн бүхнийг хараад хэлсэн бодит яриа байсан юм. Ээжийнхээ оршуулгын өдөр 3 настай хүү Эрик эмээдээ болсон явдлыг ярьжээ. Эмээ нь түүний хэлсэн үг бүрийг тэмдэглэн бичиж авсан байдаг. Эрик хүү ээж уйлж байсан. Болиож яваач гэж хэлсэн. Ээж нь яагаад уйлсан юм бол? Мангас ирсэн учраас. Тэр мангас юу хийсэн бэ? Ээжийг зогсон. Ээж нь уйлсаар л байсан уу? Үгүй, ээж уйлгаа болсон. Мангас цэнхэр чимдаан шидсэн. Тэр ууртай байсан. Мангас ээжийг өвтгсөн. Энэ бүх ярианы эцэст эмээ хамгийн чухал асуултыг асууж тэмдэглэжээ. Аав чинь хаана байсан бэ, Эрик? Аав нь байсан уу тэнд? Үгүй, ээж мангас бид гурвал байсан. Эдгээр мэдээллийг прокурорууд 25 жилийн турш нууж ирсэн байна. Дээрх баримтууд өмгөөлөгчдөд, шүүхэд, тангарахтны шүүгчдэд хизээж танилцуулагдаагүй. Прокурор Кен Андерсон Майклыг гин буруугүй гэдгийг мэдэж байсан атлаа түүнийг яллаж шоронд хийснээс гадна алуурчныг жинхэнэ мангасыг сул явуулж дахин хүний амь хороох боломжийг олгосон нь үнэхээр итгэмээргүй. Талигааж Кристины ээж ач хүүгийнхээ ярьсныг мөрдөгчдөд хэлэхэд тэд Эрик хитрхи балчир байна. Магадгүй аллах болох үеийн дуу чимээнд цочирдож аавыгаа мангас гэж харсан байх гэд хинж тоогоогүй байна. Харин ээжийнхээ аимшигт аллахын гэрч болсон Эрик хүү цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүгдийг мартаад ямар ч зүйл санахаа болжээ. 2011 оны 6 дугаар сар Майкл шоронд аль хэдийнэ 25 жилийг өнгөрөөжээ. Цус болсон хөх бандана алчуур ДНХ шинжилгээ хийгдэх ээлж дараалалд орсон хэдий ч хариу нь хизээ гарах нь тодорхойгүй байсаар бараг жилийн хугацаа өнгөрчээ. Тодорхойгүй зүйлийг удаан хүлээх нь хамгийн хэцүү шаналлуудын нэг. Хөх алчуурын хариу магадгүй ямар ч үр дүнд хүрэхгүй ч байж болно. Гэсэн ч Майкл Жон хоёр итгэл найдвараа алдахыг хүсэхгүй хариуг хүлээсээр л байлаа. Нэгэн нарлаг өдөр Майклыг гинэт
шоронгийн уулзалтын өрөөнд дууджээ. Тэнд өмгөөлөгч Джон Райли маш баяртай инээмсэглсээр угтаж авав. Тийм ээ, ДНХ шинжилгээний хариу гарчээ. Бандана алчуурт байсан цусны дээжээс талигач ихнэр Кристины ДНХ олдов. Хамгийн гол нь тэндээс Майклийн ДНХ, Майклийн ДНХ биш, өөр тусдаа эрэгтэй хүний ДНХ олдсон байна. Тэд уг илэрсэн танихгүй эрэгтэй ДНХ-г мэдээллийн тусгай сангаас шүүж шалгахад шууд Марк Аллен Норвуд хэмээх этгээд гарч ирсэн юм. 3 муж дамжсан олон гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан айл тулгаагаар нэвтрэх, айлган алхаар завдах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэж байсан үнэхээр бүтэхгүй нөхөр байж. Тэр бас алуурчин байж. 25 жилийн турш хинж түүнийг алуурчин гэж сэжиглээгүй. Джон болон Майклийн бодлоор тэр алуурчин ганц Кристинийг хөнөөгөөгүй гэж хардсан тул энэ бодлоо баттгахаар алуурчны амьдарч байсан дүүрэгт гарсан гэмт хэрэгт нь олдоогүй cold case-үүдийг шалгахад Кристинийг хөнөөсөнтэй яг адилхан хэрэг Майклийг баривчилснаас 2 жилийн дараа гарсан байсныг олж чаджээ. Уг талигач эмэгтэй бас л бага насны хүүхэдтэй эмэгтэй байсан бөгөөд яг л өмнөх шиг мохойд том зүйлээр нүрийг нь танихдахгүй болтол цогсон. Явхаас өмнө цогц дээр гэрийн эд зүйлийг овоолж орхисон. Бэлгийн хүчирхийлэл огт хийгээгүй. 2 хохирогчтой ойрхон амьдардаг, бүр сүүлийн хохирогчоос ганц блокийн цаана амьдардаг байсан байдаг. Гэвч мөрдөн байцаагчид хизээж энэ хоёр хэргийг холбоотой эсхийг шалгаж үзээгүй нь үнэхээр мэрэгжлийн бус. Өмгөөлөгч Джонни Баг 2 дахь хохирогч Дебрагийн хэргийн нотлох баримтууд дотор байсан үснүүдэд ДНХ шинжилгээ хийлгэснээр Дебрагийн алуурчин бол Кристины алуурчин Марк Аллен Норвуд болохыг эцэслэн тогтоож чаджээ. Өмгөөлөгч Джон яг үүнийг л өмнө нь шүүх хурлууд дээр маш олон хэлсэн байдаг. Нэг гэмгүй хүн шоронд харин жинхэнэ алуурчин чөлөөтэй явж байна. Магадгүй аллаа үргэлжлүүлээд ч явж болно гэж. Алуурчин Норвуд 2 хүний амьд хүрсэн нь хөдөлгөөнгүй батлагдсанаар 62 наснда 2 удаагийн бүх насаараа хоригдох ял авсан юм. Бүх буруу зүйлс нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэхэд прокурор Андерсон хэвлэлд мэдээлэл өгсөн бөгөөд өөрөөсөө бүх алдааг холдуулж тухайн үеийн системийн дагуу бүгдийг шийдсэн. Тухайн үед ДНХ шинжилгээ хөгжөөгүй байсанд миний буруу байхгүй гэсэн утгагүй зүйл ярьж уучлалт гуйгаадж байгаа юм шиг, өөрийгөө өмөрөөдж байгаа юм шиг мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл тухайн мэдэгдэл хийх үед үзэгчдийн дунд аллагад өртсөн 2 дахь хохирогч Дебрагийн охин Кейтлэн байсан бөгөөд түүний хэлснээр Андерсон өөрийгөө буруутай гэдгээ огт ойлгоогүй байна. Гэмшиг нь байтугай хэрхэн шалтак олж тайлбарлахаа бодож байгаа нь харагдлаа. Энэ прокурор Андерсон миний ээжийн үхэлд нилээдгүй буруутай. Анхны хэрэг гарахад л зөв ажиллаж алуурчныг барьж чадаагүй. Миний ээж амьд байж ч болох байсан шүү дээ гэж хэлсэн нь үнэхээр үнэн. За ингээд прокурор Кен Андерсон дээр тусгай эрүүгийн мөрдөн шалгалт хийгдсэний дараа түүний буруутай гэдгийг тогтоогдсноор Кен Андерсон хуулийн эрхээ хураалгаж ахиж хизээж мэрэгчлэрээ ажиллах эрхгүй болж шүүгчийн албанаасаа огцорч гин бурууга нуун дарагдуулсныхаа төлөө Америкийн нэгдсэн улсын түүхэнд анх удаа шоронд орох ял авсан прокурор болж тэмдэглэгдсэн юм. Гэхдээ энд маш инээдтэй гэх юм уу итгэмээргүй зүйл нь тэрээр 10 хоногийн ял авсан бөгөөд сайн хүмүүжигч байсан гэдэг шалтгаанаар 5 хоног шоронд суугаад суллагдсан байдаг. Гэсэн хэдий ч тэр олон нийтийн дургүйцэл жигшлээс айж гэрээсээ хаашааж гардгүй нэгэн болжээ. Харин Майклийн хувьд бүхэл бүтэн 25 жил хилс хэрэгээр яллагдсны дараа мэдээж тэр цагаатаж суллагдсан бөгөөд тэрээр үүнийгээ дурсахдаа чүүх танхимаас гараад би шууд л нарыг мэдрэхээр өөдрүү тэмүүлснээ сандаг. Намрын сайхан налхар өдрийн тэр нарны туяаг би нэг сайхан толгоогоо гидэлж байгаад ам хатаад ус ууж байгаа мэт өөртөө шингээж авсан да. Майклийг суллагдсны дараа өмгөөлөгч Джон Райли түүнийг гэртээ орон хоолнд өрсөн бөгөөд энэ орон зоогт Майклийн хүү Эрикийг ч бас өрж авчирчээ. Яагаад ч юм адилхан шинэ хөгжийн сүмдтэй адилхан стилийн гутал өмссөн алхаа гიშгэ хөдөлгөөн нь хачин адилхан аав хүү хоёр
эхлээд гар барьж уулзсан ч шууд тэврэлт болж Майклын хэлснээр тэр хоёр нийлж нэг бүхэл болж байгаа юм шиг бүх зүйл яг л өмнө байсан шигээ буцаад ирсэн мэт гайхалтай мэдрэмжийг өгч хүүмэн гэж дуудахад Эрик аава гэж хариулсан тэр акшнд би диваачин гэж яг ийм л мэдрэмж өгдөг байхтаа гэж мэдэрснээс үл хуваалцсан байдаг. Өмгөөлөгчийнхөө тухай Майкл хэлэхдээ хүн амьдралынхаа явцад хэн нэгнийг заагаад би чамд амьдралаараа өртөө гэж хэлэх тохиолдол байдаггүй байх. Харин би шууд Джоныг заагаад хэлж чадна. Энэ хүн л намайг аварсан. Тэр намайг огт танихгүй байхдаа намайг аврахаар зүтгэсэн. Түүнд би одоо болтол яаж талархах учраач олохгүй тэгжил их талархаж явдаг. Тэр бол миний найз, тэр бол миний төрсөн дүү. Одоо би бүх зүйлд үнэхээр сэтгэл хангалуун байна. Сэтгэлийн амар амгалангаас илүү бэлэг гэж байхгүй. Амьдрах үнэхээр сайхан. Майкл хэл сэргээр 25 жил шоронд суусныхаа нөхөн төлбөрт нийт 1,960,000 долларыг Texas мужийн хуулийн дагуу хэд хувааж авч байгаа бөгөөд өөр шигээ хэл сэргээр яллагдсан хүмүүст туслах сайн дурын ажил хийдэг болжээ. За энэ хүрээд маш харамсалтай хэргийн сонирхолтой түүх маань өндөрлөж байна. Энэ түүхийг орчуулж суухдаа хэл сэргээр 25 жил суусан Майклийн өмнөөс бухимдаж, гомдож, үнэхээр сайхан сэтгэлтэй бас зүтгэлтэй өмгөөлөгч Джонтой танилцахад нь баярлаж, хувийн нэр төр, албан тушаалын төлөө бүхэл бүтэн хүний амьдралыг уландаа гიშгэж чадсан прокуроруудыг зэвүүцэж, үзэн ядаж, ялалт байгуулах мөчт нь догтлон, хүүтэйгээ иргэн нийлэхэд нь баярлаж орчуулга дуусглаа. Ямар азтай хувь заяагаар Майкл цаазын ялыг зөвшөөрдөг Texas мужид ялын дээд хэмжээ авчихсангүй вэ гэж сүүлд нь бодогдож байлаа шүү. Юмс анх харагдсан шигээ байдгүй гэж. Цаазын ялгүй байхын давуу талбаас байх юм да. Та бүхэн өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж комент үлдээгээрэй. Subscribe дарж амжаагүй бол яг одоо дараарай. Бас лайк, шеэр хийгээ битгий мартаарай. Удахгүй угтах шинэ ондоо аз хиймроор дүүрэн байх болтугай. Танд шинэ жилийн мэнд дэвшүүлье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.